баярлалаа. Тодорхой асуултууд дээр бас тодорхой хариултуудыг мэргэжлийн үеийн хувьд сайдаас авлаа. Нэмж тодруулах шаардлагатай зүйлс байгаа учраас бас тодорхой саналуудыг хэлээд хариултуудыг бас албан бичгээр өгөхийг хүсье. Энэ 10 компанитай холбоотой асуудлууд бас нэлээд яригдж байна. Сэргээгт хэрчим хүчтэй холбоотой. За үнэхээр өмнө нь одоо парламент хууль гаргаад баталчихсан тэрний хүрээнд явж байгаа ажил юм бол энэ дээр бид нэр бүрийн эрхийнхээ хүрээнд Ганбаатар дарга хэн шалгалт оруулъя л да. Энэ хуулийн хэрэгжилтийн үзье л да. Тэгээ салбарын сайдтайгаа хамтраад, салбарын яамтайгаа хамтраад сайд энэ дээр бас дэмжлэгийг үзүүлээд бодлогын зүгээс яаж өөрчлөх саналтай байгаа түүнийгээ гаргаад хамтраад ажиллая. Тэгээ эндээс үүсэж байгаа энэ эдийн засгийн дарамтыг ард иргэд өөрч болохгүй шүү дээ. Аж ахуйныг өөрч болохгүй шүү дээ. Тэгээ энэ дээр бол тодорхой ажлыг зохион байгуулж хамтарч хийя гэдэг ийм санал байна. Ер нь бол сэргээгт хэрчим хүчний энэ хэдэн компаниас болоод монголчууд бид сэргээгт хэрчим хүч гэж ерөөс ямар ч хэрэггүй юм байна гэдэг ойлголтод хүрэх нь байна шүү. Ийм их зардалтай юм бол үүгээр яадаг юм бэ гэдэг ойлголтод хүрэх нь байна шүү. Тийм учраас энэ хууль эрхцэн орчин энэ хэдэн компанитай холбоотой асуудлыг нэг талд нь гаргах нь зөв байхаа гэж эхний санал. За хоёр дахь нь би хүчин зүйлийн шинжилгээ, факторны анализ тодорхой асуулт асуусан. За салбарын хувьд мэргэжсэн үеийн хувьд сайд бол техник технологийн асуудлыг за энэ техник тоног төхөөрөмжийн бас ашиглуулын коэффициент нөлөөлөх хүчин зүйлийг хэлж байна. За би бол бас нэг үйлдвэрлэлийн эдийн засаг гадарлах хүний хувьд энэ салбарт бас эдийн засгийн асуудлыг хариуцчихсан хүний хувьд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхой олох шаардлагатай гэж үзэж байгаа. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл бай. Сайдын хэлдэг тоног төхөөрөмжийн ашиглуулын коэффициент 100 турбин генератор үүний ашиглуулын коэффициент тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Хажууд менежментийн асуудлууд байгаа шүү дээ. Боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн бүтээмжийн асуудал, өртөг зардлыг бууруулах санхүүгийн менежментийн асуудал, худалдаа авж байгаа түүхийн эдийн чанар өртгийн асуудал. Тэгээ гол нь энэ үзүүлэлтүүд дээр чинь тооцоо хийж энэ эрчим хүчний үн тарифыг тогтоогоод байгаа зохицуулах зөвлөлөөс гэж асуугаад байгаа нь бид тэр л дээ. Тэгээ манай зохицуулах зөвлөлөөс хариулж байгаа хүн станцуудын нүүрсний зарцуулалт яриа суудах юм. Гэхдээ бүх станц нэг их усүртэй нүүрсгүй шүү дээ. Өөр орд хэрглэж байгаа зү. Өөр ордын өөр төрлийн нүүрс хэрглэж байгаа маа зү. Нүүрсний чинь илчлэг чанараас хамаарат зарцуулалт нэгжийн үн хүртэл өөр байх юм байгаа зү. Тэгэхээр чи энэ станцуудын нүүрсний зарцуулалтыг хооронд нь харьцуулаад абсолют утгаар нь харьцуулаад сууж иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ факторны анализыг бол тодорхой хиймээр байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөж гэж юу вэ? Урсгал засвар үйлчилгээний үр өгөөж гэж юу вэ? Салбарын хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай, шинэ бүтээн байгуулалт шаардлагатай болцсныг ойлгож байгаа. Үүнийг хийхийн тулд яг аль үзүүлэлтэн дээр бид нар онцолж хэдэн хувь анхаарал хандуулах юм бэ гэдэг юм ал гаргахын тулд энэ факторны анализ чи хэрэгтэй байхгүй. Тэг яг ийм тооцоо нэхэд байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг гэвэл эрчим хүчний салбар өнөөдөр эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үн, эрчим хүчний энэ зардал айл өрхийн хувьд ч аж ахуй нэгжийн хувьд ч хамгийн гол масс эзэлж байгаа шүү дээ. Бид өнөөдөр хоногийн хоолтой байх уугүй юу гэхээсээ илүү тогтооц хялгаантай байхаа л илүүд үзэж байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 сараас 22 оны 6 сар хүртэл 18 сарын хугацаанд айл өрх аж ахуй нэгж байгууллагын эрчим хүчний зардлыг даасан. Энэ үед маш олон эрчим хүчний компаниуд өртөг зардлаа бууруулж хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа гэдгийг хэлжсэн ш. Тооцоо судалгаа байдаг. За нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэрийн тэр дулааны станцтай холбоотой үн тарифын асуудлыг би Улсын их хурлын гишүүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр өөр их усүр нэмэгдэх боломжийг хаагаад байгаа учраас хэлж байгаа шүү. Ядаад хэрэгэлдэг эрчим хүчээ үйлдвэрлээд өөрөө авдаг болох юм бол энэ системд их усүр нэмэгдэнэ. За ингээд гишүүд үг хэлж